Льюисний гоё фейл ярьж байгаа ч гэсэн мартаа. Тий. Над шиг уу? Өрнөхт хоёр хаа. Movie date хийгээд Batman үзсэн. Batman. Because of Batman. Симүтэ. Ямар байсан чи өөрөө үзээстэй байна. Гого би Batman-ыг асуугаа та хоёрын homosexual experience ч асууж байна. First movie date гэсэн шүү дээ. Okay, fuckers. Хоёулаа ч movie date-нд явжсэн те. Откотой гурлаа явсан. Threesome шаасан. Threesome. Fucking Star Wars шаасан те. Хин голтон цуулаа. Хин сэндвич нь боллоо. Үгүй тэрнээс өмнөх нь те. Өмнөх нь биш те. Хамгийн сүүлийнх нь байхгүй юу? The 9th episode. Үгүй. Тийм ээ. Үгүй гурлаа амар хайпд байсан шүү дээ. Тэгээд угаасаа хоёр тэр шитийг нь үзчих юм бол гурав дахь дээр нь хайпд байхгүй шүү дээ. You have shit expectations. Тийм бол угаасаа л хагасаа shit expectation-тэй орсон болохоор. Тийм үү. Batman гэхдээ надаа зүгээр амар юм teenager зан гаргаад яв тэр санагцаа. Яаж вэ? Нэг баарнд орж зодтолцсноо хэдэмстэй хөт зодтолцсон байгаа байхгүй. Тэгснэ дараа нөгөө хүүхэнтэй ингээ линз зүйлийг оруулдаг байхгүй. Летэн нөгөө хүүхэндээ таарсан чинь би баачгатай чинь зодтолцсон шүү дээ. Би хамрыг нугалсан. Spoiler alert нэрээ. 10 жилийн хүүхдүүд л тэгж яадаг шүү дээ. Би тэрний хамрыг цусгаарлан зогсон. Тэр шиг шааж байгаа чи. Үгүй тэгж хэлээгүй шүү дээ. Тэр хамрын хугарсан тэр нөхрийг харж гинөө. Би наадахтай чи өчигдөр баар нь таарсан гэдэг. Харин тэгээд looks like I'm broke his nose гэдэг. Үгүй шүү дээ. Тэр тэгж хэлдээ. Тэгж хэлдэм чинь гэхдээ олон хүмүүс дундаа спот хийж байгаа шүү дээ. Тийм л дээ. Гэтэл юу гэж хэлээ? Олон хүнээс дундаас гэж тэр хоёр яг ингээд өөдөөдөөсөө хоёр хүн тулдаг шүү дээ. Тэнгүүд нэг хэлдэг байхгүй юу? Зүгээр жоох хөөхд би тэрний хамраас цус гаргацсан гэж байгаа юм шиг. Яг тэ give Robert Pattinson a break. Шинэ Batman гэхдээ аим хартай байсан те. Нөгөө нэг хин нэг тийм jealous. Өмнө доор байдаг байсан юм уу гэдэг л амар хартаа. Тэгээд нөгөө нэг би үлгчээсэн юм уу гэдэг те. Falcon-тай нэг ингээд Falcon нөгөө ошуулга дээр ирдэг шүү дээ те. Нөгөө Mary ошуулга дээр тэгсэн чинь өөр нэг хүүхэнтэй ингээд бодсон шүү дээ те. Тэгээд яг царайг нь харах гээд ингээд хойноос нь яваа шахаад. Амар creepy бүгээ шахаад доо. Амар эргээ харж өөр хүүхэн байсан чинь амар шок. Эмо ч юм шиг, гранж ч юм шиг шаажсэн те. Kurt Cobain Batman байсан бол те. Гэхдээ юу н амар гоё шажилсан шүү дээ. Хиний Kurt Cobain-ы Nirvana-гийн Under the Bridge something in the way дуулдаг шүү дээ. Дон явдаг шүү дээ. That was би ерөөсөө кино юм дээр сонсож байгаа. It was actually really nice. Миний амар их сургуулийн үеийг санагдав. Гранж үеийг. Тэр дууг ч Golden Tag гэж ордог үе чинь нөө. Тэр дууг сонсч эм ордог байж. Гэтэ overall шинэ Batman бол надад таалагдсан. Нөгөө нэг Marvel-ийн яг ингээд нэг юм формулаад авцсан бахан суперхеро кинонууд те. Тэгэл хамгийн сүүлд нэг юм бахан CGI фест жагаал те. Graphics болол дуусна штэ. Тэрнээс илүүтэйгээр яг юм илүү бодит амьдралтай нэг тийм төгсгөл нь баг нэг калт Dark Knight руу гэхдээ илүү нөгөө нэг more grounded илүү realistic болсон шаа. Тэгээ PC хувьд ч гэсэн жоохон удаан л байсан л та. Гэхдээ яг нөгөө нэг юм детектив кино шиг те. Энэ детектив кино шиг байхын тулд баг илүү тийм удаан пэсттэй те. Үгүй надаа ноёр стайлтай те. Film нуа. Гоё байсан те. Надад амар ноёр. Чи Шиванши Гивенчи гэдэг. Louis Vuitton. Louis Vuitton. LV хэлж чадахгүй бол тэгэл LV л. Яа. Чам тэгээд зүгээр жоохон эмо болохоор таалагддаг юм уу? Яг уу надаа бол кино overall таалагдсан зөө. Зүгээр Batman л таалагддаг юм уу? Зүгээр Batman-ийнх нь тийм характер нь надад нэг таалагддаг байхгүй. Зүгээр ингээд жоохон хөвчиг зан гаргаал. Амар тэнэг юм дээр уурлж муурлаа шагаад. Нөгөө нэг характер нь гэхээс илүү нөгөө нэг Batman-ы дүр нь их хүмүүстэй нэг relatable байгаагүй юм шиг. Гол дүр нь яг нэг Америкийн нэг тийм гранж нэг ийм охтууд идэв шүү дээ. Амар ээжээ те. Жохон юм сэтгэл готралтай те. Яг тийм American shit. Хитрхи тийм Америк хүүхд юм шиг санагдсан. Тэгээд тэр хүүхд нь яг юм generic Америк хүүхд биш. Зөвхөн юм жоохон ништэй. Нэг юм нэг
emo face-тэй хөгжиг сан. Тий ер нь яг man шиг санагтаагүй тий. Тий. Teenage шиг. Надаа баг 2 3 дугаар ангида нөгөө character develop хийх гэж баг. Одоо киноны төгсгөлт болохоор ингээ Batman ерөнхийдөө ингээд хиний Riddler-ийн ингээ би чинь олцсон шүү дээ. Riddler өөрөөс нь хамаагүй илүү байсан. Тэгээд нэг тодорхой хэмжээний experience болоод 2 дахь анги дээр илүү булчинтай, илүү олон гаджеттэй тийм болох юм болоо гэж байна. Зүгээр кино үзсэн чинь кино үзсэн чинь хажуу талын нэг ихч Batman-ийн унд штэ тэгсэн чинь чүрээсэн юм чи онж өглөө штэ. Гэтэ яг хоо чүрээсэн. Нараа амар таалагдсан юм нь гэвэл түүний хүлийн хэлдэг шиг амар тийм down to earth те. Тийм бас нэгдүгээр тэгээд яг ингээ хувц дизайн юмнууд дээр ингээ харангууд амар тийм хитрхи хичээгээгүй амар энгийн тэгсэн мөртлөө ингээ амар дөрүүдийг реалистик дөрүүдийг гаргаад ирч чадсан байсан байхгүй юу. Тэгээ бас Batman-ийнх нь яг тэр Pattinson-ы нэг юм амар masculine биш байгаа байхгүй те. Жохон skinny маягийн те. Тэр мөр нь бол бас ер нь амар гоё таалагдсан. Believable те. Одоо ингээ суперхеротой кинонуудыг харангууд бүгдээрээ л энэ бол ингээ төгс те. Арьстай гэдэг шүү дээ. Uber mention шатсан шүү дээ. Өөрөөсөө super human fucker. Яг хөө тийм Marvel-аас ч жоохон залхаж байна уу. It was nice. Яг Spider-Man бол nice байсан. Тэгээ Spider-Man nice байсан. There's a lot of member berries. Shang-Chi зайлсан. Shang-Chi үзээгүй. Because I don't like Chinese motherfuckers. Anything that has Shang and Chi. Anything that's not Wu and Tang, I don't like. Wu-Tang was only Chinese motherfucking shit that I like. Yeah. Тэгээд яг хөө зүгээр хотлоо шаасан шүү. I'm not that racist. Not that racist. You are actually. Чи тэгэл англид нэг хужаал байсан юм. Тий нааднаас ч болж бас айгүй хүүхдүүдтэй хэрүүл зодон болдог гэсэн шүү дээ. Би эртэд ярьсан шүү дээ. Одоо ингэ яриад яах вэ? Одоо март. Англид олсон юм, англид л үлдээ тий. Хооц. Тий. Юу ярьчлаа шүү дээ. Надаа яг Batman-ээс ахаад нэг хоёр юм яг нэг тийм impressing хоёр юм таалагдаагүй нь юу юм гэхээр нэг нь Colin Farrell-ыг Penguin тоглуулсан шүү дээ тий. Тэгэд үнэхээр яг Colin Farrell-ыг ингэ танихдахгүй болтол нь өөрчлөөд тэ Pretty Boy-г царай муутай болох байсан бол ягаад тэр үнийг зовоож Penguin тоглуулж байгаа юм тий. Одоо тэгээд spin-off хийгээд нөгөө нэг HBO Max дээр Penguin-ий шоу гарах юм байл шүү дээ. Оо вау. За. Тэрийг яг сонсоод Colin Farrell зайл гэж бодсон юм байна. Colin Farrell тоглохгүй мó? Тоглоно шүү дээ. Тэгээд тийм болохын тулд ингээ баахан хідэн цагийн мейкап хийж тээ. Зураг авалт хийх гэж тээ. Зураг авалт болгонд тэгэж хувиргана гэхээр гэхдээ яг уу за spin-off нь жоохон prequel байж болно шүү дээ. Сайн жүжигчин ч гэсэн зүгээр жоохон miscast юм шиг санаач. Тэгээд Colin Farrell. Тийм. Тэгээд Andy Serkis-ийн Alfred шүү дээ. Alfred-ийг нэг юм dark зүгээр нэг тийм уг нь бол нэг тийм Batman-ы яг father figure шүү дээ. Аав нэм шиг юм шүү дээ. Тэнгүүт яг нэг юм том ах шиг нь байгаад зөхгүй тэгээд тийм. Жохон apologetic хаяа байгаадсэн те. Хитрхи нэг тийм юу жохон нэг cool юм шиг те. Жишээ нөгөө нэг амар мөнгөтэй баян айлын те нөгөө нэг юм old money баян айлын батлар шүү дээ те. Fancy motherfucker ах шүү дээ. Тэгээд жохон portrayal нь дандаа л тийм fancy ах ууд шүү дээ. Жохон маяглаад байвал remind хийдэг те. You fucking нэг юм амар классик хүн байдаг шүү дээ. Тийм классикгүй зүгээр нэг юм жоохон тийм хамби хамгаалж тийм би хамгаалагч юм шиг шатчихсан байхгүй. British mercenary шиг тийм шүү. Аялан уялган ч гэсэн муухай шатчихсан тийм. Яг яг Marvel-ийн тэр формулагаас одоо жоохон залхаж чинь л та биш та. Яг үнэндээ бол үнэхээр л залхаж чинь тийм. 2008 оноос хойш яг л яг гоё it was nice while it lasted те гоё байсан. Гэхдээ сүүлдээ тэгээд супер хүмүүс бурхан шиг стаг бол хоорондоо зодлохыг хараад те бүр мартаа шатсан. Тэгээд who cares. Надад бол амар таалагдсан. Надад амар таалагдсан. 10 вай. Надад өөлөх юм ганц л байсан. Энэ амар тэнийг юм л та. Станаа нэг юун дээр хотын дарга нас орчдөө штэ. Тий.
хотын зарган нас орсон чинь нэг юу болдсон шүү дээ. Оршуулгын нэг тийм амар том ёслол болдсон шүү дээ. Тэг би тэрийг буруу харсан уу эсвэл үнэхээр тийм алдаа гарсан би мэдэхгүй байна. Гэхдээ миний ажигласнаар бол би дахиад үзээд яг өөр болж магадгүй. Гэхдээ миний ажигласнаар болохоор тэр юу хийсэн газар нь оршуулга хийсэн газрынх нь ингээд барилга нь тийм нео классик барилга байсан байхгүй юу? It's stupid. Нео классик барилга. Одоо драмын театр, дөрийн театр шиг тийм стайлтай гэсэн. Тэгээ дотор нь орсон чинь готик стайлтай байсан байхгүй юу? Интерьер нь which is fucking impossible. Isn't it? I mean за яхаа тийм гэхдээ надаа тэр нь би яг тэрийг яг анзаарчаад надад амар сонир санагдсан юм байна. Why? Тэ ингээд ийм амар сайн кино хийчихэд ягаад тэр ийм сони юм дээр алдаа гаргаж байгаа юм бол гэж бодсон. Гэхдээ би амар nitpick хийдэлтэй деталуудыг энэ болохгүй тэр нь болохгүй нэгээд. Тэгээ яг story гэхээсээ илүү нэг тэр л надад нэг сонир санагдсан. Гэхдээ харин ч хайцсангүй story бол амар гоё байсан. Тий, story бол амар шээс тий. Гэтэ амар гоё удаан байсан. It was so nice. Хизээш дуусахгүй газ. I was so happy. Тэгээ дуусчлаа гэсэн чи. Тийм юу Batman-тэй save нүдж байгаа юм шиг. Тийм тий. What's in the box? Exactly тий. What's in the box? What's in the box? Come on, what's in the fucking box? Riddler яг Spacey-тэй жоохон төстэй юм шиг юм creepy fuck тий. Гэтэ Spacey бүр амар штэ. He's so emotionless тий. Тэгээ ганц emotion гаргадаг нь нөгөө юун дээр гаргадаг санаж байна уу? Хүүхд рэпихтэй юу? Хүүхд рэп хийдэг штэ. Жигээ амьдрал дээр гэж. Наа би ингээд чиний амар гоё энгийн амьдралд чинь атаархаад тэгээд би эхнэр дээр ч очиод эхнэрээ чи хөрхөн толгойг таслалцсан ингээд тэгдэж штэ тий. Яг тэгж хэлэхдээ ганц эмошн харагддаг байхгүй нэг тийм үнэхээр нэг атаархаж байгаа юм шиг. За тэр яг хүүхд рэп хийдэг гэж. Holy fuck. Гэтэ Монгол Gotham-ыг харахаар яг юм Улаанбаатар шиг санагдсан амар. Super fucking corrupt. Тэр нэг юм darkтэй юм. Яг саарал. Shit Улаанбаатар. Яг одоо ингээд юуны хаврын Улаанбаатар шиг тий. Жохон өмхий. Ер нь Улаанбаатар хаашаа яваад байгааг харуулж байгаа ч. Бороог л болохоос уу? Бороог л болохоос. Ер нь бодсон ер нь Batman шиг тийм киног монголч хай тий. Тэгээд баатрийн нэр нь болохоор Улаанбаатар гэдэг нэртэйсэн. Улаанбаатар хот. Супербаатар нь одоо юу бол? Улаанбаатар харин. Тэгээ Супербаатар нь Улаанбаатар. Улаанбаатар гэдэг нэртэй. Улаанбаатар гэдэг нэртэй Улаанбаатар хотыг аврах гэж бодлоо. So fucking stupid. Тэгснээ нэг хүүхэнд хайртай болоод нөгөөх нь өөр чи яваашаа. Нөгөөт нь ингээд Эрдэнэтрүү. Мотоциклаар ингээд заваар явж ирсэн. Ингээд хоёр тишээ салаад өөрт нь Эрдэнэтрүү яваашаа. That was some stupid ass fucking Fast and Furious shit. Харин тийм ээ. Тэр мөн. It's been a long time since. Тэгвэл Улаанбаатарын дүр тэнд тоглох бол. Болт гэж аахгүй. Хин байжлахоо нэг тийм нэг чалхтай нэг тийм гравитастай харизматай яг монгол жүжигч хин байна. Нэрээ тоглоомчгүй. Яг тиймгүй баатрын дүр тохирохоор уу? Тийм залуу. Мань монгол кино үзэг асууж байгаа. Тийм ер нь монгол кино хоголдоо бистаа гэж. Гэтэ хин байна. Надад тэр яг монгол жүжигчдээс тэр хин л амар таалагддаг. Энэ зүгээр commercial таалагддаг хүн шүү. Яг бүр чадвар матур тэ артист гэхээс илүү зүгээр л жоохон тэнэгдүү ингээд байдлаас харах юм бол тэр цэрэм бол ахлаа амар хүү санагддаг шүү дээ. Цэрэм болт гэж. Цэрэм болдоо. Цэрэм болт үлээ. Би зөв хэлж байна уу? Тийм. Амар хоолойтой. Сөнгө болоотой. Тий. Песта. Барж пистач. Гэхдээ тэр нь би юун дээр хараад яг тэгж үзсэн байхгүй юу? Oh shit, this guy is fucking gangster гэж үзсэн байхгүй юу? Marco Polo гэдэг Netflix дээр нэг piece of shit цуврал гарсан шүү дээ, тий. I mean, okay, thank you Netflix те Монголыг мапнд гаргасан. Гэтэл юу so bad. Тэгээ тэрэн дээр нэг Чингис хаантай нэг scene гардаг байхгүй юу? Тэгээ тэр чинь хувилааны тухай хэзээ Чингис хаан гардаг. Тэгээ зүгээр яг season 2 илүү season 3 ч илүү яг эхлэж яхад амар brief нэг тийм flashback гардаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд тэр цэрэм бол Чингис хаан болцсон. That was so badass. Тэгээ англиар яриаш байгаа. Which was horrible. Амар гоо англиар. Гэтэл cool сонсогдож шээ. You dare question your grandfather? She was like, holy fuck! Тэгснээс та хотоод шатааж байгаа шээ. Тэр бол аим шаасан. I fucking loved it. Гэтэ ер нь одоо гэдгийг Холливуудын кино мөрөн дээр инэтхэг хүн Орос хүн аялгаараа яриад
ярддаг штэ тий. Тэр шиг Монгол нэг тийм аялгыг тэгж гаргаж ирж байгаа юм бас гоё юм биш үү тий. Бага штэ. Рафт. What are you talking about? Isn't this Монгол аялга? Штэ. Ямар ч юу байхгүй юу? Би бол амар Монгол аялгатай шаадаг л та. Гүэ. За тэрч гүэ. Тэрч гүэ. Яа. Саанбаатар. Batman гоё шээс шүү. Batman цэрэн болт ахыг тоглох юм уу? Үгүй. He's too old. He's Alfred чи гүйж чадахгүй штэ. Гүү цэрэн болт ах чи Alfred гэхгүй юу? Хулиган Alfred. За би стам тэгээд айтайхан байгаарай. Ягаад ирэхлээд байна аашаас те. Catwoman хий. Та үгүй. Бөө fucking influencer fucker-уудыг Яг ингээд Instagram ухаж байгаа л за энийг шаа. Харин яг тэгдэг те. Жүжиглж чадж гин үү, чадахгүй байна уу, хилтэй байна уу, устай байна уу? Нөгөөх нь бөөрн хилтэй гэсэн юм оруулаа шагаад байсан. Аюу шат шүү өстой. Гэтэ Batman Гэтэ яг та нар Монголын Улаанбаатарын дүрд тоглох хүн байх юм бол комментэн дээр санал болгоорой. санал болохгүй гэж байхгүй тийм. Үгүй гарууд бол ихнээсээ ангууч мангууч гээ шааш юу. За ангууч юм байна. That's the fucking guy. Зүгээр шаан тхүү хүмүүс арилтэй. Ангууч юу кем тоглож байсан юм уу? Мэдгүй. Maybe. Тэ манлаа толгоогод өгч байна. За Манлаа үзсэн байна. Ямар кино юм манлаа? Сайн амьдрал минь 2. Oh wow. 2 гэж байд юм уу те? Сайн амьдрал нь яа Монгол кинонууд зүгээр 2-ыг хийхэ болчих Монгол кинод шүү дээ. 3-ыг хийцэн. Ямар кино гэдэг Уран чинь хийцэн Монгол байдаг кино шүү гэдэг нэ no shit. Сайн амьдрал минь 2 болт юм. Надад гэхдээ би тэр киног ерөөсөө үзэж байгаагүй байхгүй. Гэхдээ яг ч юм нэр нь айгу качи. Тэг гоё. Нэг тийм гоё кино юм Гоё шиг. кино байхаар нэртэй. Байхаар нэртэй. But you get a салаавч гэж. Гоё кино маа гэж тэ. Ста. Алсын өдрлөг гоё кино тэ тэрийг үзчихсэн үү? Оо яа үзсэн. Тэр сайн. Such a good movie. Айгуу сайн кино. Ер нь тэр киног underground кино хөө. Underground кино хөө. Инди. Инди яг инди юм уу? Тийм. Тэгтээ mainstream бол биш. Тэгтээ амар сайн арт фильм л гэсэн үг шүү дээ. Ер нь Арт фильм биш зүгээр Арт фильм чинь инди фильм. pretentious A24 French bullshit штэ. Ойлгохгүй те Art house. Тийм. Юун дээр бол Надад ийм арт хаус кино үздэг хүмүүс яг нэг юм би ингээд бусдаас өөр гэдэг хэлбэр нэг юм илэрхийлэх гээд байгаа юм шиг санагдаад. Тэгээд яаж илэрхийлэх учраа олохгүй зүгээр яг ингээд шагаад уу. арт хаус кино үздэг. тэг өөрсдөө Би Marvel-ийн хогийн кино үздэг. Би commercial кино үздэг. Би арт хаус. Marvel-ийн кино гоё штэ. Үгүй тэг яг цагаад болохоор өөрсдөө тэр яриад байгаа хэлбэртэй багтдаг шүү дээ. Үгүй багтдаг хүмүүс бас байд юм аа. Яг байгаа л да. Үгүй тэгтэл ихэнх нь тийм хүмүүстэй яг үндэ тэгэл fucking Marvel-ийн киноны баг нээлтийн өдөр нь үзсэн сууж байдаг шүү дээ. Үгүй за бүгднгээс нь л enjoyment авах хэрэгтэй шүү дээ. Бүгднгээс нь л enjoyment авах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тийм. Гэтэ заавал тэгж discriminate хийгээд те би Marvel-ийн кино тэнэг мэнэг тэгж ярьдаг байхгүй юу? Marvel-ийн кино гоё шүү дээ. What the fuck? Тэгснэ ажлынхантайгаа хамт бөөнөрөө гэс хооцсон үзээд киноны гол зорилго чинь ер нь бол entertainment шүү дээ. Тэндээс ингээд нэг юм хичээл аваад ч юм уу онгодоо оруулаад ч юм уу тэгэх нэг шаардлагагүй юм шиг сан. Мэдхгүй. Тэр бол зүгээр pretentious. Манай хуучин бол инди кинонд амар үздэг ус байхгүй. Тэгээд нэг тийм фейс байд юм шиг л. Гэтэ яг хуу ингээл бусад одоо блокбастер кинодоо голохгүй үздэг л байсан л та. Гэтэ ингээд бас нэг тодорхой хэмжээний хүнд байх хэвээр experience юм шиг санагддаг байхгүй. Гэтэ яг тэрийга тэгэл тэр киноос илүү те би зөвхөн энийг л үздэг гэхээр худлаа шагаад идэв. Худ чад. Би бас яг тэгсэн чи хизээ тэр фейсээр яасан орсон. Мань тэр үе шатаар 2009 Гэтэ маа энийг үнэртэй тий. No, it's gross. Чин таксоман юм ааш. Чи тийм инди киномын үздэг фейстэй байсан уу? Байсан. Ойтон багт. Харин тийм яг ойтон багт яг солиорсон шүү. Ахлах сургуулаа төгсөөл яг. Тийм. Өөр юм фейс туулд юм шиг байна тий. Тэгэд яг чи юу Харуки Мураками битүү уншдаг шүү. Shit I hate that guy. I don't know. Би мэдгүй бас номнууд нь гоё шүү дээ. Тийм үү тий. Яг ном ерөөсөн уншдаг. Чи яг нөгөө нэг юм A24 кино үзэж Харуки Муракамигийн сонсдог уу? Тийм номны хэсгээс кот тавьдаг улаан хүмүүсээс олоо жоон кринжи болцсон юм а. Гэтэ яг авторын хувьд бол надад л таалагддаг. Тэгээд тийм үү тий. Маа чи нөгөө англи хэлийг сайжруулахад нилээ тусалсан.
Яг тийм охтууд бол аюултай шүү. Харуки Муракамигийн уу? Гэхдээ яг тийм уншдаг дүрдээ орцсон охтууд аюултай. Юм уншдаггүй юм байж те. Юм уншдаггүй юм байж library-гийн ингээд зүгээр ингээд бахан зураг мураг авцсан те. Тэгээд тэр нэгэл нэг Харуки Муракамигийн хитгэн ном байдаг те. Fucking go explore bitch те. Писта юу яриад байгаа юм there's Хөөстөө вананд ингээд вино тавьсан Харуки Муракамигийн ном уншаад. харин тийм that's the most pathetic shit ever. Одоо энийг сонсож байгаа факрууд байвал жоохон өөр ном уншиж үзээрэй заяа. Писта. He's not everything те. Би яг Гэтэ яг юм ном уншиж эхлэхэд Харуки Муракамигаар эхлэх юм бол яг уу good start юм шиг санагдаж. Тэгэхээр нөгөө нэг бага орчноо тэгээд character development нэр нь сайн хийдэг. Тэгээд бага орчноо айгу сайн visualize хийх юм шиг санагдсан. Тэгээд ихэнхдээ дандаа нэг юм яг одоо дайн дуусаад те яг юм баруунчж байгаа Японыг харуулдаг болохоор яг өөрөө бас нөгөө нэг хөгжмийн тест амар сайтай болохоор юм барууны хөгжим дуу сонсож байгаа ч юм уу тийм төрслүүд амар их байдаг. Тэгэл тамхи татж байгаа бол тэр ингээ марл бороо тэр мэргээл те тэгж татдаг матдаг гэл яг юм тийм нөгөө виски уудаг гэл тинейжер охтуудын мөрөөдөл шааж. Тэгээд явангууд одоо ном гэдэг чинь бас нэг бодлоор бодох юм бол ялгаагүй л нэг хүний тархинаас гарч байгаа шийт штэ тийм үстэй. Тэгээ тэнгүүд яг ингээл нэг ном уншингуутлаа тэр ингээ шийтийг нь фильтрдэж авахгүй хэрэгтэй юм байна уу хэрэггүй юм байна уу гэж харахгүйгээр зүгээр тэн дээр гарч байгаа новшийн лалрын юмнуудыг харангуутлаа тэдний дуурайснаа би бол амар cool тэгэл ийм existential ийм crisisтэй те ийм байх нь depressed байх нь бол энэ бол nihilist те тэгээ дүрдээ ороо шааш би ийм cool wizard юу Harry Potter та нар зүгээр шаалтаа те зөхөөлөө шаас юун дээр миний хамгийн анх яг бүр яг дуустал нь уншижсэн. Би эхлээд юу уншижсэн? Lemony Snicket-ийн Series of Unfortunate Events гэдэг ном уншижсэн. Хүүхдийн англи. Тэр амар гоё. Яг Америк ном л доо. Амар гоё sophisticated ном байсан бохгүй юу? Амар тийм гоё хэллэгтэй бичсэн. Тэгээд ингээд нэг тийм нэг томчуудын хэрэгэлдэг одоо нэг тийм олон syllabusтэй урт англи үгнүүд байгаа шүү дээ. Тэр мэрийг хэрэглэнгуудаа ингээд таслал авангуудаа тэрийг ингээд нэг хөөрхөн тайлбарлаад өгчдөг. Амар гоё educational ном байсан. Тэгээд дараа нь яг миний бүр яг ингээд сууж агаад анх удаа дуусгасан ном би зохиолч юм марцсан байна. Гэтэ 44 дэх хүүхдтэй ном байсан байхгүй юу? Child 44 гэдэг. Кино тэрүүгээр хийсэн Том Харди тоглолдог кино. Гэтэ тэр ном was the shit. Тэгээд цуврал алуурчтай зөвлөлт толгойд тус гардаг. Тэгэл яг ингээл дүрслэл мөрслөл дээр нь яг ингээл нөө барилга тэр бас амар сайн дүрслэлтэй. Тэнгуут яг Улаанбаатар харагдаж шагаад. Нэх гоё нутгийнхаа тухайн ном уншиж байгаа юм санагдаж байгаа юм байна. Тэгэж нэг тийм нэг новшин ном уншиж гараагаа эхлүүлж ирсэн. Тэгээ тийм болохоор энэ Харуки Мураками эднэрийг бас их сайн яадгүй юм. Би уншиж үзэж байгаа үгэлтэй. Эхлээд уншичаал шүүмжлэх хэрэгтэй байх. Experience. Гэхдээ ном ер нь ном уншаад скол кино үзэж ч юм уу тэрнээс үйл явдлын яг бүрэн одоо нөгөө санахгүйгээр зүгээр яг нэг юм авч үлдэх гэсэн юм шиг нэг мэдрэмж ч юм уу те нэг юм сургамж ч юм уу те тийм нэг experienceтэй авч үлддэг нь гоё юм шиг санагдсан шүү дээ. Тухайд заавал тэрийг насан туршдаа санах шаардлага байхгүй чи ингээд яг ингээд дой самжин тодорхой хэмжээ нэг өөр юм болоод үлдсэн байгаа шүү. 70 ухамсарт орсон л баг л та. Мань бол кино үзэж байгаад ерөөсөө уйлж байгаагүй байхгүй. Тэгээ мань ном уншаад мань юм үзээд юм сонсооч юм уу ерөөсөө уйлдэг байхгүй. Тэгээд ийм мэдээ дээр үзэл амар сайд мэдээсэн ч гэсэн тэгж уйлдэг. Чи heartless fucker юм да. За. Зүгээр. Тэр. За. Чи юу хүсэж байгаа тийм. Мань ном уншаад уйлжсэн байхгүй. Ааха. Мань нөө Kite Runner-ыг уншаад тэгээд яг нэг хасааны хүүхдтэй таарлаад хасааны өгцнийг мэддэн шүү дээ. Яг тэр хэсэг дээр мань fucking cry my ass off. Shit. Kite Runner дээр Kite Runner-т бүр fully invested уншд бас. Миний энэ топ номнуудын нэг баха. Хазар хүүхдийн тухай шүү дээ тэр чинь. Зүг санаж байгаа бол Афганы хазар тийм. Чи уйлжсэн үү? Чи уйлд юм уу ер нь? Би ер нь уйлдгүй. Кино үзэж ч уйлдгүй. Ном уншаач уйлдгүй. Би амар уйлд шүү дээ. Гэтэ нөө нэг юун дээр
кино минь үзэхлээр хөөрхийн юм харахаар битгүй нэг тийм зүрх шимшрээ шагаад тий. Нэг тийм амтан ч юм уу нэг тийм харахаар ингээд хөлж гашаад тий юм шиг. Чи Белагийн хүүхд төрж явахд үйлсэн үү? Хиний? Белагийн хүүхд төрж явахд үйлсэн үү? Бела гэж юм. Үгүй яа. Гого яг ингээд Pixar-ын кинон дэр би айгуусан ойлгох гэдэг хөхгүй юу. Би яагаад гэдэг юм мэдэхгүй. Яг Pixar-ын нэг тийм нэг амтантай кино минь дэр ч юм уу те. Яг нэг тийм нэг уюуд байт юм аа. Амар Inside Out үзээд үйлсэн үү? Inside Out дээр үлээгүй. Because it's about a little girl шээ. It's not right. Би яг санахлаараа хэлээ. Яг ямар кино Spirit үзээд үйлжсэн үү? Spirit үзээд жоох ойлгочихсан. Нэг яг юм богоноор явж байгаад санаж манд ингээд нэг ээж нь ингээд салхин ээж нь болоод хажууд нь гүгээд дахиад харин би бол амар ойлгохаа. Би яг тийм киноны юм дээр яг сэтгэл хөдлөсөн юм дээр бол би амар ойлгох. Тэ ойлгох гэдэг чинь бас нэг тийм муу юм бол биш шүү дээ. Тэ ер нь л амар гоё юм баг. Би хатаахад байхгүй. Чихэро аав ээж байгаа санаад үлдэн шүү дээ. Өөж мөж чадаад байгаа гэж үлдээ. Spirited Away. Аавгүй. That was stupid. Мантаа идчихтэй юу? Мантаа үзчихтэй юу? Тэр амар кино те. Spirited Away. Яг тэрийг үзээд би энэ дээр ойлж болох юм байна л гэж бодож ирсэн юм. Princess Kaguya гэдэг бас нэг хүүхэлтэй байдаг шүү дээ. Яа амар гоё зурагтай. Princess Kaguya дээр би бүр маш олон удаа алан шүү. Тэрэн дээр би бас амар ойлж галсан. Тэр бас амар үзэхэд айгу хэцүү амар. Sasuke яваад өгөх үү? Sasuke. Naruto. Гэдэг. Тэр гейс ба. Yeah. Наруто үзээ үйлжсэн үү? Зайлаа. Тэгш. Мала зайлаа гэж байна. Гараа ичээ гэж. Тлаа. Нарутог ерөөсөө яаж байгааг болохоор Энэ ширээн дээр One Piece үзээд үйлжсэн хүмүүс л байна. One Piece үзэж байгааг. Би One Piece үзээд Robin-ы сага дээр үйлжсэн. Чи One Piece үзчихсэн үү? Наач ажлаас өөр юм гэдэг юм. Би тэгээд нэг хэсэг нэг хүн нэрээ ажилтайгаа амьдралаа холбоцож байгаа шаац стам гэсэн нэг охин жоод гэж хэлсэн үү? Тэгсэн шүү. Чи баг үгийн зааж өгсөн баг те. Заа юм шүү. Аа чи тэгсэн үү те. За тэр охин чинь л амьдрал мэдхгүй л охин байна да. За anyway би яг тэр нэг fucked up кино үздэг байх үедээ нэлээд их юм марафон шаас юм а тэр үед бүр нэг жил мэл аль болох олон fucked up кино үзэл. Чи Extramar үзсэн. Ямар юм бэ? Extramar. Go. За Polish movie. За үзег бол яг гоё. Лалрын нуу те. Юуны тухай? Даны тухай юм уу? Энэ Mongoloids гээд рок хамтлагийн тухай. Oh wow. Mongoloids. Нэг загт ч үзлээ. Түшиг бол заавал үзэх юм байна те. Гэхдээ би юун дээр Daft Punk-ийн хин бэ штэ. Тэг чинь хин хоёр гэдэг үлээ. Giovanni Giorgio. Бишээ. My name is Johnny Giorgio. But people call me Giorgio. Тэрний Монгол мэдгүй. Нэрээ мартаа шаацсан шүү. Үгүй Giovanni Giorgio. Тэр хоёр нэртэй юм уу? Би маскаар нь л ялгадсан шүү. Аль маск нь? Шавхан юм уу? Урагшаа. Нэг нь Guy хин, нөгөөх нь Guy Giorgio, Giovanni Mike ашигтай. Нэг яг харахгүй. Би тэгээд яг тийм fucked up кинонд үзэл явсан. Тэгэл Солонгос директорууд амар дуртай болол. Ким Гидок, Пак Чан Мук нэртэй амар дуртай. Guy Manuel-тэй Homem Christo гинэ. Homem Christo. Тэгж жагаад хамгийн сүүлд Siberian film Thomas Bangalter юм байна. Би нөгөө Монгол хоёр згсэн чинь Thomas Bangalter тэгээд Armand Van Helden гээд DJ дөөхгүй. Тэр хоёрын бас DJ дүү да Mongoloids гэдэг нэртэй. Гоё нэр шааж штэ. Porsche үнэхээр traumatized шааж л таа хэвээр. Тэгээ тэр очин Porsche штэ. Франц. Armand ч болохоор Armand Van Helden ч Нью-Йорк хаа. New Jersey. За Siberian film. Тийм Siberian film үзэл тэгэл би ер нь заацаа би болох хэрэгтэй байна гэл. Тэрнээс хойш ерөөсөө digest хийж чадаагүй. Тэр чинь тэр iceberg-ийн юу байгаа шүү дээ, тий. Тэрнийх нь баг типийнх нь хоёрд нь л явдаг гэсэн тий. Тэгээ тэрнээс доошоо юу байдаг гэсэн үг юм бэ биш үү? No idea. Fuck.
ямар лалрууд нь тийм кино Human Centipede 10 гэж байна. Centipede үү? Human Centipede 10. Гэхдээ Human Centipede эдгээр чинь ч гэсэн 2 л явж илээ шүү дээ. Serbian film бол миний амьдралдаа үзчихсэн 3 fucked up байсан. Лалрын шоронд болдог уу? 25 хүн нийлүүлдэг, 20 эдэн хүн нийлүүлдэг. Шорон биз дээ те, шоронтой анги биз дээ тэр чинь. Мэдгүй хар цагаан билүү. Би бас тэрийг бас үзсэн. Яг нэг тийм experiment яг хийдэг нэг тийм л үйл байсан юм шиг байна. Ингээл push to the limit шатдаг те. Тэгээд тэр надад жоохон goofy санагдаад болоо шатсан байхгүй юу? Тэгэл Siberian film үзэл. Тэгэл би үзэж чадаагүй, би зүгээр гүйлгэсээр гал таарсан. Тэн дээр юу гардыг? 10 минут talk about it man. Тэр үнэхээр fucking explicit content. Тэрийг чамд самсараа гоё те. Тийм самсараа. За Siberian film-ийн ганц зүгээр premise-ийг ярьчих заяа. Наа. Ярьчаа. Үгүй би Гү. сонсморгүй. Dark shit-ийг ярихгүй зүгээр сонсгоон. яа сонсож байгаа л та жижиг зүцөөж. Самсараа гэхдээ. Самсараа гоё те. Самсараа гоё те. Барака самсараа хоёр зурлал гэдэг үстэй. Тийм хаа. Тий. Тэгээд барака самсараа fucking амар beautiful. Яа. Бүр ингээд үзэхгүй байж чаддгүй те. Ингээд бүр ингээд эхнээс нь эхлүүлээл төгсөлт. Надад сая Batman-ы cinematography айгу гоё санагдсан уу? Нэг тийм тогтсон стандартаас арай өөр юм шиг санагдсан. Нэг юм өөр шотууд оруулах гэж юм нэг тийм шинэлэг. Тий. Жохон холцсон байсан те. Янз бүрийн юмнууд. Тэгээ нөгөө нэг лифтний хэсэг шүү дээ. Лифтнээс бууж ирээ зодтолдог шүү дээ. Нэг юм хов ирчлээ. Тийм буудал цаашаа. Тэн дээр practical effect ашигласан. Тийм үү те. Вау, so good. Харин нэг их CGI ашигласан харагдаагүй те. Айгу тийм тааруулсан юм шиг санагдсан. Тэгтэл Batman яг юм өндрөөс айдгнаас айгу реалист. Тэр чинь ингээ шинэхэм шин Batman шүү дээ. Өндөрт дасаагүй. Нэг хамаагүй тийм extreme shit баг хийж үзээгүй байгаа шүү дээ. Тийм нэрээ. Тэгэд яг ингээд өндөрт гараад амар шах юм болох гэсэн. Вөө гэж шатдаг теста. Тэр айж байгаа нь айгу реалистик гэсэн. Тий. Oh shit. That's so good. Нэ swing суут гаргаж ирсэн ээ. Тэр нь бие митэй нийлж билж байгаа нь гоё те. Тэгээд ста онголт чинь бүр гоё те. Онголтын бүр гоё юм. Гэштэй ста so funny. Үхлээ штэ. Чүрээс. Надад одооны саяны Batman болохоор нэг юу яваагүй. Russell Crowe-ийн орончин үлээ тийшээ яваагүй нөгөө League of Assassins тэ нэг арай уулзаагүй League of Shadows үлээ. League of Assassins. Нөгөө Russell Crowe гэл. Тийм. Ninja fucker бэлддэг шүү дээ. Ninja fucker. Batman-ыг арай ninja болгоогүй юм шиг. Болоогүй байгаа юм шиг санагц зүгээр. Илүү martial artist. Тэгээ яг нэг юм бясалгал хийгээд те гигээрээд тэгээд ninja болоод тим юм арай болоогүй. Самурай шүү дээ. Бүх ер нь байж болох нэг Аз хамгийн гоё юмнууд түүгээд сурцсан баста шүү дээ. Тэгээ одоо Стивенсиг ашиг уу? Аашаа. Монгол их нэртэй аашаа. Хятадч яриасан багсаарч японооч нааш. Стивенсиг алтай уулзчихсан уу? Таалж ирсэн шүү дээ. Шангрилаад. Би Стивенсиг том битээ гэж мдээгүй байхгүй. Тэгээд би зөв очоод би том битээ гэж тань юус төсөөлж байгааг үстэй гэсэн чинь. Миний шивээсээ гараад чин Жимийн тэгсэн ингэ дараа шүү дээ. Вау. Али. Юмши. Окей. За. Энийг би Стивен Сегал харуулна гэсэн. Тэгээ би Жими Эндексийг мэддэм байх cool style гэж бодсон. Стивен Сегал is a fucking joke. Тэгээ буудлын руу хамт орсон уу? You know I also like boys too. Not only do I like Mongolian women, but I also like Mongolian boys. Steven Seagal is a funny fucking guy. Сүүлийн үе тэр кинонууд нүр амар гоё шааж байгаа. Straight to DVD кинонууд. Oh my god. Би movie шадаг болсон тийм. Ер нь Steven Seagal солиотой бистаа юм бэлээ. Би ойр мэдгүй оцсон газар болгондоо тэгэл драматай. Би багын танаа тий ерөнхийлөгч чинь задаад алчнаа. Би баг танахаас гаралтай өдргээ шаадаг юм шүү. Оросд нэг Якутд очсноо I'm a Russian Mongol. My dad's a Russian Mongol гэдэг нэгтээс тэрийг харснаа. Тэр стори нийтэж ажиллаж шít. Тэгээ Якут хүмүүс ч яг үндэ Монгол биш Түрк гэсэн юм усахгүй тэгстэй. Эд хүмүүс бол Оросын монголчууд, би бол Оросын монгол тэрэгтэй шаад өөрөө хаанаас ирлээ тэр тэнгистэй ч. Индианагаас илүү янаас илээ. Тэр тэнэг том бит юм шиг үл тээ. Амар том бит, амар өндөр юм байлаа. Би юусаа тэгж бодоагүй байхгүй. Амхан стайл гэж тэгсэн чинь үгүй юм байлаа. Yeah, I fucking love. Гурлаа нийлээд зод чадахгүй байлаа. Үгүй тэр
I think the legends are true. Тэр амар өстэй баха. Өвчтэй шүү дээ. Тэ солиотой өстэй баха. Тэр өмсөн зүс юм уу? Ста бүтэн бүтэнтэй. За тэр өстэй. Юу ярьж байгаад наа нинжа ярьжсэн шүү дээ. Тэгэхээр дараачихаа ангууд дээр гоё тэр нь яахын гарвал бүр гоё шах юм байна те. Ингээл path to enlightenment шатдаг те. Struggle эдгээр харагддаг бол гоё шүү. Batman Begins дээр Ra's al Ghul гардаг шүү дээ. Тий. Тэгээд 3 дугаар анги дээр Ra's al Ghul-ийн охин Talia al Ghul гараал тий. Тэгээд тэр хоёрын хүүхэд нь Damian Wayne, Robin. Тэр шинэ Robin хүүхэд юм уу? Тий. Тийм. Юун дээр comics тэгээ animated movies дээр comics-ийн бол нэг сайн мэдгүй шүү. I don't know. Гэхдээ ингээд энэ сая яг Batman дээр гарсан энэ ертөнцийг ингээ харахаар яг л бүр бүх юм нь яг таарсан юм санагдал байгаа. Яг тэр нэг fantastic дараагийн нөгөө Joker хин гэсэн шүү дээ. Нөгөө нэг Eternals-ийн нөгөө creepy fuck хин блэ? Йоо, that guy. Druid хүмүүсээ. Тэр тэгтээ угаасаа нэг тийм He's a creepy motherfucker шүү дээ. You know that guy? Yeah. Eternals үзсэн үү? That movie was shit. That movie was fucking bad. Тэр мартмаар байна. Fucking Тэс ч стаа. Тойрын тэгтээ хамгийн дуртай Batman юу вэ? Үгүй одоо бол Robert Pattinson болчлоо. Тийм би бол одоо энийг л гэж харин тийм одоо яг Christian Bale шүү. Christian Bale гоё л доо. Гэхдээ Christian Bale надад Batman шиг санагддаггүй маа. Яг киноныхоо хувьд бол би яг энэ Batman-ыг бол аим гоё байсан гэж хэлнэ. Гэхдээ би хэлсэн шүү дээ яг өөж дуусангуудаа инхүүлттэй. За баргал шаачлаа гэ тэ. Гэхдээ яг зарим нэг юм алдсан ч юм уу жоохон cringe-аас юмнууд бол байгаа. Гэхдээ өөр нь бол хамгийн best болсон нь бол. Гэхдээ яг I want Batman to be жоохон sleek те. Нэг тийм нэг нөгөө нэг юун дээр энэ хүүхэлдэйн кинон дээр нь гардаг байсан шүү дээ. Ингээл амар нэг тийм professional animated series тийм very cool те амар гоё ингээл ус мөстэй амар тийм жинхэнэ gentleman guy гэдэг байсан шүү дээ те. Яг гэхдээ инхүүлийн хэлж байгаа үнэн байх уу? Тийм үнэн байж болох юм. Тийм grow хийгээд character development хийгээд амар баг хийсэн. Амар эмо өстэй. It's not even grunge те бүр нэг юм. Бицта тэр үсэн л үнэхээр нэрээ digest хийх хэцүү шаажсан. Ганц асуудалтай. Гэтэл I really like Robert Pattinson. Тэснэ ингээ бага тайлаад ингээ ус мөс ингээ урдуур ингээ онсон чинь баг Tyler Momsen болоод байгаа юм шиг. Бицта. Нүдэ бодсон байж байгаа бага тайлж шүү тий. Надтай хин Ben Affleck-тэй Batman-ы кино хэрэг хийгдээд гарсан бол бас дажгүй шахаар Ben Affleck бас гоё те. Гоё тийм царайтай гоё. Өөрөө уг нь найруулах гэсэн шүү дээ. Тийм үү те. Өөрөө нэг хачин кино найруулад. Тэр нь жоохон фейлцсан. Ямар кино найруулсан? Ямар чин кино найруулсан? Ben Affleck чинь сайн директор шүү дээ. Тийм. Гэхдээ тэр кино мяас юм. Тийм, тэр кино мяас. Batman-ы Argo биш ээ. Argo шүү дээ. Argo is a good movie. Well, it's not that good гэхдээ. Ben Affleck гэхдээ сайн директор те. Сайн screenplay бичдэг. The Town дээр чинь өөрөө яасан мэт те. Тэгээ Good Will Hunting гэж Ben Affleck хин хоёр нөгөө гаяо. Fucking Robin Matt Damon. Robin. Ben Affleck өөрөө кино Batman осноо Robin да Matt Damon-ыг тоглолоо. Мангар хөшмөстэй тоглолт шээстэй. Зүгээр тэгээ үеийнх мөртлөө sidekick юм шиг. Баг юу шахах юм шиг нөө SpongeBob тэр нэг хоёр супер баатар байдаг ш тэрэн зэрэг суудсан тэр хоёр шахах юм шиг. Wow. Тэгээ тэрний нөгөө нэг Ben Affleck-тэй киноны ганц хамгийн cringe шидэн хин Joker Jared Leto. Fucking Jared Leto man. Тэр бүр үнэн fail. Гэхдээ яг хоо тэр тэгтээ яагаад гэсэн юм бэ би ерөөсөй ойлгохгүй. Тийм. Тэр зүгээр Америкийн тинейж залуучууд л зориулсан баг. Тэр амар муу тий. Одоо ингээд дахиад тэрийг ингээд кастинг нэх юм бол хин нөгөө нэг Margot Robbie-ийн оронд хин бэлээ нөгөө нэг Megan Fox-ыг тэгээд Joker-ийн оронд Machine Gun Kelly-г нөхрийг нь тоглуулах шаардлагыг яг гошин. Fucking Margot Robbie надад ерөөс таалагддаггүй. Бусад дөрүүд нь ч гэсэн таалагддаггүй. Ер нь 10 шисэг сайн жүжигч нь. Яг I'm not gonna say she's a good bad actor. Зүгээр л надад ер нь нэг тийм нэг хуучны яг тийм good old female actor-уудын яг тийм нэг charisma юм уу gravitas
байдгүй юм санагдаад тэ нэг тийм нэг өөртөө татах юм мэдгүй. I really don't like. Гэхдээ сая австралгүй юм чинь. надаа юу амар таалагдсан. The Suicide Squad. I fucking love that shit. Тэр үзсэн. Why? Гэхдээ шинэ гарсны ярьж шүү. Сүүлийн нэг ийм далайн од ингээ явуулсан. Таалагдаагүй юм уу? Гүү. What? That was so fucking good. It was so entertaining. Надаа ингээд юм юу Entertainment value амар өндөр байсан. хоёр өөр киног ингээд хооронд нь холцсон юм. Болсон юм. Шал өөр хоёр киног. Ямар хоёр киног холсон юм санагдсан. Одоо тэр гаргасан дөрүүд нь хоорондоо ингээ фит ихгүй. Үгүй одоо жишээ нь зүгээр эхний тэр Suicide Squad-ыг харъя л та. Тэрийг бол зүгээр л бүх надаа яг Super Bad Fast and Furious 2-ыг холцсон юм шиг. Тийм, exactly. Well, which is a good Fast and Furious is a shit movie. Гэтэ Super Bad амар гоё байдаг. Яа, гэтээ хүмүүс яагаад тэрийг үздэг юм болов? Super Bad уу? Биш ээ. Агүй, Kick-Ass-ыг ярьж гин үү? Fast and Furious яагаад үздэг? Kick-Ass-ыг ярьж гин үү? Үгүй Super Bad. No funny Super Bad уу? Тий. За, окей. Надад бол нэг Kick-Ass vibe мэдрэгдсэн. Үгүй тий. Kick-Ass гоё юм шүү. Vibe байсан л та. Яг хоо Super Bad Kick-Ass рахуу vibe тэгээд нэг юм тэрийг ингээд Fast and Furious-тай. Үгүй that's better than Fast and Furious-ыг яагаад үздэг гэхээр зүгээр тархиа унтраагаад enjoy the fucking entertainment л. би тэгтээ Enjoy the тэгж action шатгүй. I fucking hate Fast and Furious. Надад бүр хамгийн тэнэг дом шээч шиг санагддаг. Синий бод үзэхээр тархиа унтраагаад шаадгүй байхгүй юу? Нисэж машин нисэж шагаад. Юу гэх гээд байгаа юм даа манлаа. Машин дургу болохоор. Үгүй машин би физик мэддэг болохоор шахахгүй те. Fast and Furious физик хамаагүй. Эхний 2 3 анги нь бол үнэхээр Fast and Furious байсан байхгүй да. 1 2 дугаар анги Tokyo Drift is the best. Тий. Наа. Тэр ангиуд нь гоё байсан байхгүй да. Машин дуртай гэж ярих юм бол тий. Тэгээ сүүлдээ сүүл рүүгээ супер дуртай байх гэдэг тий биш та. Хүүхнүүд дуртай байх гэдэг юм уу? Хүүхэн байха болцсон шүү дээ. Тэгснээ сүулт нь нөгөө нэг хар аштай нөгөө нэг Idris Elba супер зэрэг what the fuck уснаа. Би ерөөсөө үзэж чаддгүй юм биш та. Зүгээр Critical Drink Review-ийг үзэх баг Tokyo Drift-лээс юм байна дөө. Тийм ээ нөө тий. Яг юм уралдаантай. Яг уралдаантай. Тий. Юун дээр гэтээ надад тэр Suicide Squad ягаад таалагдсан бэ гэхээр эхний Suicide Squad уустаа dumbest shit ever. Ямар ч violence байхгүй. Тий аль болох олон audience төрхийн тулд бүр ингээд хөтлөн PG дээр шатсан тий нэг ч цус bad guys-ыг good guys олох гэж хийж шаттай. Dialogue нь амар худлаа. Бүр ингээд амар weak. Ямар ч joke funny юм байхгүй. Тэгснэ нэг fucking fuck Harley Quinn те we bad guys гэж хэлэхээр би бүр яг писта яг өмдөндөө баах гэж байсан шүү дээ. So cringy. It was so cringy. Нэг ч тийм нэг intelligent атайх юм байхгүй. Тэгснэ тэр fucking тэнэг dumbass fucking кино гарсны дараа дэлхийд даяараа те бүх тэнэг cringy fucking teenager бүгдээрээ boys нь fucking Jared Leto-гийн Joker болсон fucking dumb охтууд нь болохоор Harley Quinn that was so fucking uncreative те бүр ингэ байж болох хамгийн uncreative Halloween fucking Halloween-аар бүгдээрээ Squid Game болсон шиг үү. Харин тий exactly. I mean fucking get a life man. Жохон creative байлта пицтай. Гэхдээ тэгээд ядаж Slati Ebola нөгөө Ebola гарсан чинь тэр жил нь яг дагаад яг Slati Ebola nurse costume гэдэг. Тийм гарсан. So cute. Тэгээд cute гэсэн. That is so cute. Slati Ebola nurse costume. That's funny. Тэгээ Slati nurse Slati cat салгаж шít. Тэгээд тэр формулагийг нь break хийсэн байгаа байхгүй. Хараалын үг хэлсэн, амар violent байсан тий. Эхний ядаж тэр кинон дээрээ failedсэн тэр violence тэгээд it's a movie about bad guys. The villains байгаа юм чинь жоохон плот хармаар байна шүү дээ. Okay, I'm not gonna lie. Би зүгээр ажиллаж яж захтаа хажуудаа тавиал. You should have really seen it. Ер нь бол ингээд яацсан нөө fucking overrating. Яг I am overrating гэдэг. Тэгтээ би өмнөх shit-тэй compare хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ тэр нэг fall arm off boy гэдэг нэг ста гардаг шүү дээ. Гар нь ингээд тасардаг. That shit was so fucking funny. That shit was so fucking stupid. Нэг балиар нэг виза шиг fucker өстэй тэр. That shit was so тэгснэ. Үхээгүй дээ. That was so fucking good. Short онгоснаас үсрээл. That's what I'm talking about. Тиймэрхүү юм. Тэр нэг юуны Deadpool-ийн 2 дугаар анги дээр нөгөө нэг бахан гарууд цуглуулад онгоцоос өсөрдөн штэ. Тэр синтэй шаачдаг уу? Тэр синий копи энэ санагд. Надад Deadpool таалагддаг юм аа. Deadpool гоё штэ. Deadpool is kind of annoying.
joke мөкн. Ryan Reynolds ер нь бүх кинон дээрээ яг нэг л тооноор ярьдаг тийм. Нэг л joke. Хуучин өөр байсан юм. Deadpool-ээс өмнө арай өөр байсан. Тэгээд одоо яг бус кино Deadpool болсон. Сайн нэг Red Notice гэдэг fucking нөгөө талар юм гарсан харсан уу? Яа, тэрийг үзэж чадахгүй юм лээ. Holy fuck, that shit was so 20-30 минут үзчихээл. Яа, I hate Gal Gadot. Fucking hate that bitch. хөөрхөн юм уу? Гэхдээ за хөөрхөн байх хамаагүй шүү дээ. She has no fucking acting skills. Zero personality, zero fucking facial expression, zero fucking she's like Arnold Schwarzenegger тэ нэг аялаа унтраад чаддгүй тэ. So is the Israeli bullshit. Fucking hate that bitch. Тоо хин Elizabeth Dawson жишээ нь нэг Wanda болоод ийм нэг Sokovian accentтэй тэгээд жирийн нэг WandaVision дээр ийм American accent шатна шүү дээ. Тэгээд ингэж чадаад байгаа байхгүй тий. She actually good actress тий. Сайн жүжигчин болохоор тий. Тэгээд тэнгуут Gal Gadot болохоор ингээд яг л нэг нөгөө л нэг акценттайгаа нөгөө л нэг юм facial expression тэгээ ингээд нөгөө л нэг хувцснуудаа өмсдөг. Яа, I'm so fucking tired of people worshiping her. Би нөгөө сүүлийн Wonder Woman-ы 2 дугаар ангийн үзээд зайл гэж бодсон шүү дээ. Чи тэрийг үзсэн юм уу? Би одоо айгаалгаа шүү дээ. Тэр үзээрэй. Фатрыг үзэхээс би техникаа 9 санаад байгаа. I don't want to fucking have a nosebleed те. Тэрний дайсан нөгөө нэг 99.11 гээд хөөе залуу гэдэг ахтай юм адилхан шаажсан. Муухай таах уу гэсэн 30 хөөе залуу гэж. 99.1 coin яах. Хин блэ? Осорч ямаа, дээл осорч ямаа гэж. Дээл чой. Ягаад чой гэдэг? Is he fucking Korean гэж. Мэдгүй. Ягаад дээл гэдэг? Because it's exotic. Зайлаа бис. За өнөөдрийн подкаст бол зүгээр л бич шааж штэ тэ. Надад миний хамгийн дуртай Batman шүү дээ юу. Batman л угаал яваад байдаг шээ. Миний хамгийн дуртай Batman юу вэ? Дуртай ч гэж нөгөө анх үдчихсэн Batman-ыг ингээд сэтгэлд хоногчд юм байл л дээ. Тэгээ минийх болоо хин Val Kilmer-ийн Batman. Val Kilmer was Batman? Yes. Хиний Michael Keaton-ы дараа Batman-ээс шүү дээ. Michael Keaton, Val Kilmer тэгээд George Clooney. Тийм. Тэр анги юу гарсан? Юу таахгүй нөгөө Riddler-тай Two-Face lead Riddler хоёр. Тэр чинь George Clooney-тэй нь шүү дээ. Riddler Jim Carrey байдаг уу? Val Kilmer ахгүй. Riddler Jim Carrey байдаг уу? Mr. Freeze, Poison Ivy. Нөгөө нэг Batgirl Robin-тай ч юм болохоор юу. Holy shit, that is some campy shit. Тэр үнэхээр тэр гэхдээ даши яг ингээд юу байхгүй яг so 90s-тэй яг ингээд 90-ад оны бүх aesthetic шааж байгаа байхгүй тий. Тэгээ сэл гарч ирээд дуулдаг тий. Stuff. Тэгсэн Clooney-гийн Batman-ийн хувцсан юм өнгөлөг шаадаг юм. Ийм BDSM шаадаг шүү дээ. Тий нэг юм саарал тэгснэ нөгөө нэг хүүх. Тий. Хөхнийх нь тавч авчтай тий. Хүзүүн ирдэггүй юу? Толгоор эргүүлэхэд болттой бээрээ. That's so funny. Надад тоглоом нэгдэг шүү. Тэрний юу? Яа. Тэр үед ингээ хүүхд таахт бол team тоглоомтой болохыг л хүсдэг байсан. Coolest kid in the block. Fucking hell man. Shit нэрэ тийм нэг Michael Keaton-ы Batman гэдэг хөөрхөн байсан шүү. Хин гардаг те. Joker тэгээд Penguin хоёр гардаг. It's actually very cool. Хоёрдугаар анги дээр нь Batman Returns дээр нь Penguin, эхнийх дээр нь ганц Joker, Jack Nicholson-ы Joker. Хоёрдугаар анги дээр нь хиний нэг үлээ. Danny DeVito юу? Danny DeVito гоё тий. Юу гардаг шүү дээ. Fucking Danny DeVito is the best. Catwoman. Тий. Catwoman. Тэрний сүйт нь айгу iconic тий. Гоё тий. Latex. Тэг бахан латексны фетиш юм уу? Латексны фетиштэй биш ээ. Гэхдээ тэр яг сая дэхтэй гарсан яг Batman яг тэр филийг ингээд яг оруулж ирсэн юм санагдаад байгаа юм. За. Жүү. За. Той Batman-а яри. Чи юу ярих юм? Чи явлаа. Ягаад хамдаад байгаа. Чи бас Batman ярьж байгаа шүү. Batman. Гэтэ тэнэг гохгүй юу? Яа. Зүгээр л хичнээн ч удаан Batman хийх гээд байгаа юм тий. Тэрийг
Зүг хийдлээ хийн штэ биста. Үзээлээдэг шат. Үзээлээ штэ. Гол нь тууштай. Харин тийм. Надаа хиний Роберт Pattinson анх Twilight эднэр дээр the most gross fucker шиг санагддаг байсан байхгүй юу? Надаа амар disgusting санагддаг байсан юм уу? Би Pattinson бол амар сайн жүжигчин л дээр Роберт Pattinson. Зүгээр л би хизээч хин сая би өнгөрсөн жил үлээ 2 жилийн өмнө би Twilight-ыг эндрэт анх удаа зүгээр сууж байхдаа бити тэхүү бити үзээрэй гэшээс. Гэхдээ нэг тэгэл HBO дээр гараад эндэр үзэж Мань Twilight үзэхээр амар гой нойр үрдэн шүү дээ. 30 минут үзэл унтаа шаачдаг. Super shit те нойр өргмээрээ үйл яг Twilight үзэл гой. Балер toxic feminine кичигийн бичсэн новел шиг санагдаад тийм надаа. Тэгээд би ингээд I used to hate Robert Pattinson гэхгүй юу? Зүгээр л just because of that movie. Тэгээд сүүлд ингээд яг ингээл хараадсэн чинь I'm starting to think that he's one of the greatest actors there. Зүгээр надад тийм санагдаад. Амар жүжигчин. Амар жүжигчин те. Песта. Тэр Lighthouse Би Lighthouse-ыг бол бүр religiously үздэг шүү дээ. I love that shit so much. It's so fucking crazy те. Амар галзуу те тэр бүр ёо. Хар цагаан кино. William Dafoe Мань хар цагаан кино үздэг шүү дээ. Үгүй чи зүгээр just give it a try. Тэр мөр амар гоо кино. Мань хар цагаан кино үзвэл ганц exception Sin City л үз. Шинэлжлээс. Айн шинэлжлээс. Мань хар цагаан кино үздэг. 13 Angry Men гэдэг кино. Яа тийм толгойч муухай дотор шатгаа. Тийм. Тэр тэгэхээр ингээ авч байгаа мэдрэмж ингээ гой шатдаг юм аа. 13 биш 12 Angry Men. Яг нөгөө нэг хинтээ Toby Maguire-тай хар цагаан кино гэдэг шүү дээ. Хар цагаан байж байгаа дүнг ордог. Дашит бол ингээ зургт нь орчдөг. Ямар вил вүлээ. Тэ солиотой вил. Тэ. Телевил ашаахгүй мэдхгүй. Ямар ТV шоунд орж шаардсан шүү дээ. Тэ. Тэрийг ингээд үзэж болж яа тэгэхээр ингээ буцаад өнгөлөг болдог те. WandaVision ч гэсэн ингээ буцаад өнгөтэй болж байгаа болохоор ингээд хар цагаан байж байгаа хар цагаан юм уу? Тийм шүү. Стеллис ч гэсэн өнгөтэй. Memento үзээрэй заяа. Memento кино. Memento хар цагаан биш те. Memento ч хар цагаан хэсгүүд гардаг шүү дээ. Memento вирус үүсэж байгаа шүү. Ер нь бол миний төсөөлж байгаа миний санаж байгаа дан хар цагаан шид үзэж чадахгүй. Sin City ягаад үзэж болж байгаа юм гэхээр Sin City дэс чинь цус мос нь өнгөтэй байдэн шүү дээ. Тий. That shit is cool. Тэр гоё те. Гэхдээ Lighthouse амар гоё кино. I don't know why. Зүгээр л I just like тэ ингээд нэг тийм галзуурч байгаа надад амар гоё санагдаад байхгүй. Тэ бүр нэг Lighthouse steak if I had a steak I'd fuck it гэдэг хэсгэнтэй that shit is so funny. Өөр галзуурцтэй биш та. Яа. Ууж мугаа солиорж болоороо галзуурдагтэй биш та. Тэр баста хэсэг үүдэн шүү дээ санаж гинөө. Юу. Баста хэсэг үүдэн санаж гинөө. Баста хэсэг үүдэн санаж гинөө. Санахгүй байна. Санахгүй нөө. За чи начиг үз. Ман тэр юу Lighthouse тэгээд Lee Story үзээгүй байхгүй ягаа үздэг ингээ хар цагаан болохоор. Schindler's List. Чи зүгээр Schindler's List-ийг зүгээр list болгоцоо байдаг шүү. It's the Schindler who gives a fuck about Oscar Schindler те. Fuck that German nigga. Бас Godfather үзээгүй. German. Godfather-ыг үзэх хэрэгтэй шүү. Багтаа үзчихсэн л та гэхдээ. Гэхдээ багтаа бүгдээрээ л үзчихсэн. Зогтоо гардаг л байсан. Тэгэл ямар ч байсан амар маф гард юм байна л гэж боддог байсан. Нэг юм сүлд үзсэн чинь зарим киног ингээ хадгалж чаад үзвэл нэг юм certain юм насан дээрээ ирээд үзвэл гоё юм санагдаад. Би өмнө Godfather-ыг үзчихээд ерөөсөй ойлгодгүй байсан аахгүй. Ямар ч лсэн хідэн баач гэнэ би нэг халаал идэм байна гэж. Тэгэл дараа нь Godfather-ын номыг нь унш дуусчаа. Shit, киног нь үзэх хэрэгтэй юм гээд дараа нь үзсэн чинь. Хоёрдугаар нь хамгийн гоё байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг хинтээ нэг ах нь хэм блэ? Sony. Үгүй, Sony чинь үхчихдэг ах нь. Тий, Fredo байхгүй юу? Тэгээ нөгөө нэг Fredo орчдээ штэ. Гурав шээ төрсөн ах нь. Fredo чинь төрсөн ах нь. Гэтэ мяах байхгүй юу? Мяа. Sony бол амар лаг байхгүй юу? Тийм тэгсэн чинь нэг уруулан дээр нүсдэг хэсэг байдаг штэ. Тэгсэн you break my heart. Fredo, you break my heart. I know it was you шатдаг. Тэрийг үзэхлээр би яг бас наад акцент чинь хин DiCaprio шиг шатчихдаг. Ямар DiCaprio? Leonardo юу? Тийм оолоотой шат. Баярлалаа. Яа. Мань юутай казинотой мафтай бүх кинодыг үзчихсэн. Гэхдээ Godfather-ыг зүгээр хадгалцаа. Тийм үү те. Яг ч хийцээ үзгээ хадгалаад байгаа. Мэдгүй. Goodfellas гоё те. Goodfellas гоё, Casino гоё.
За нэг тийм л байна да guys. Өнөөдөр ярих ч юм болцсонгүй биш та. Зөндөл ярьж. Артист. Би кино үзээгүй амар удсан. Юу үзээгүй? Кино үзээгүй нь бол амар удсан. Тэ байж байгаа та хоёр movie date гэсэн юм. Тэгснэ инхүүлтэй date хийж. Okay. Тэ no homo. No homo. Okay. Хаам штэ. Үгүй no homo. Мань бол no homo. Яа, кино чатарт яг тэр юуг үзэл би үнэхээр миний хайрын мөнгө л гэж бодсон доо Star Wars-ыг үзээд. That shit was the worst тхүү биз та. Яг надад бол Star Wars-ыг үзэхэд гоё байдаг юм нь жоохон бахтаа үзээд ингээд аймаг гоё юм мэдрэмж авдаг байсан. Зүгээр л тэр мэдрэмжээ сэргээх гэж л үзэж байгаа заяа. Гэтэ compared to the Batman заяа. Batman ч болохоор ингээд нэг юм аа л ингээд дахин хийгээд идэв штэ тий. Тэгэхгүйгээр яхаа ингээд сториг нь үргэлжлүүлээч ч юм уу эсвэл ингээд юм refill маягаар хийгээд ч юм уу тэгээд байгаа. Яаж хийж байгааг хамаарч байгаа. Batman-ы ертөнд ч амар асар олон жилийн түүхтэй тэгээд амар баялаг байхгүй. Тэгээд хүүхэлдэйн дээр ашигласан байгаа, комикс дээр ашиглаагүй, хүүхэлтэй комикстэй, animated movies-с ашиглаагүй нөгөө story-ны зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр амар баялаг шийд байгаад байгаа. Дараагийн анги нь maybe нөгөө нэг Court of Owls байж магадгүй гэдэг. Comic book-н дээр нь Selena Kyle Falcone хүүхэд мөхт гэж тийм гард юм уу? Эднэрс л сая зүгээр зохиогоо шаац юм уу? I have no idea. Тийм үү те. Харин Batman DC-гийн ингээд юунууд аим сонир шат юм аа ингээд back story-д дандаа өөр. Star Wars зүгээр multiverse шүү дээ анда. Fuck up хийгээд байхгүй юу? Star Wars is just зүгээр байсан. Star Wars-ийн ганц гоё юм би багтаа үзээд авдаг байсан мэдрэмжэний ингээд уусаа Star Wars эхлэхээс өмнө long time ago Galaxy Far Far Away гэж гардаг шүү дээ. Тийм яагаад тэгж байгаа юм гэхээр нөгөө нэг юм бидний төсөөлшгүй юм ертөнцийг бүтээгээд гаргаж байгаа болохоор long time ago шүү те. Long time ago те. Тэнгүүд одоо нөгөө нэг original trilogy тэгээ prequel-ийг үзэхээр нэг тийм шал өөр гаргалгаа очсон санагдаж шүү дээ. Өнгөрснийг үзээд байгаа юм шиг те. Тэгээ сүүлийн нөгөө sequel trilogy fucking rate 3-уулаа үзэнгүүт яг л нөгөө нэг юм хүмүүсийн nostalgia дээр тоглоод зүгээр fucking cash grab зүгээр мөнгөний саалт зорилготой. Тийм дурсамжаар зүгээр мөнгөний сааж байгаа шийтээс авахгүй. Тэгээд ямар ч тийм шин юм тэр ертөнцид ерөөсөө авчираагүй. Ахаал нэг юм Death Star шиг шийттэй. Ахаал fucking тийм ахаал нэг хин fucking Palpatine те. Palpatine-ийг ч өхүүлчихгүй. Тэгээд Star Wars үзэхээр надад Rogue One таалагдчихгүй. Rogue One амар гоё. Байлтантай кино шиг Saving Private Ryan шиг шатчих тий. Гэхдээ ингээд арай өөр ертөнцийг ингээд үзүүлж байгаа байхгүй тий. Тэгээд байн Jedi гэдэг байхгүй тий. Тэгээд нэг тийм over power тийм ерөөсө байхгүй. Зүгээр ингээд ямар нэгэн сүрэл ирэх юм бол та нар зүгээр дуусгараа дуусна гэдэг юм байгаад байгаа байхгүй юу? Fucking Loki motherfuckers тий. Тэгэл бүгд өгдөг шүү дээ. Тэгээд Darth Vader гарч ирээд надад амар гоё санагдсан. Darth Vader бүр аим шаастай. Байж үж байгаа. Menacing шаастай. Тийм. Станы бүгдээ наалаа шаа. Бас гэдэг гоё тест. Бас гэдэг. За би амьдрахгүй байна гэж. Take it шатгтайс. Тийм. Death Star-ын blueprint-ийг өгөх гэж хитэн амар болчдөг шээс. Одоо ихтэй Star Wars-ын гаргаж байгаа тийм франчайзуудаас хамгийн гоё энэ Mandalorian амар гоё болсон. Mandalorian was so fucking good. Yeah. Йоо тэр Ahsoka гарч ирдэг хэсэг дээр Ahsoka Tana. Нэг юм би нэрийг Clone Wars манан дунд явж ирсэн нь зүгээр бүгдийн үзсэн. Ninja юм хайш. Сүүлийн season Ahsoka Tana амар гоё байсан шүү. That was so good. Сүүр яг сайн тавьсан ч тусаас нөө. Ahsoka. Гэтэ Ahsoka-гийн дүр анх ингээд одоо Clone Wars-ын эхний нөгөө нэг movie эдэн шүү. Тэгээд эхний season-ыг үзэхээр амар annoying fucking brat-аас аахгүй. Тэгээд character development нь айгүй сайн цаатаасаа ингээд хүн болгоноор үзэн ядуулж байгаа. Сүүлдээ ингээд хүн болгоны хайртай character болгоод хөөрчихсэн. Одоо удахгүй юу наа шүү. Canon орно шүү. Series наа шүү. Тийм үү. Хинтээ Rosario Dawson. Тийм Mandalorian би Baby Yoda Grogu харахлаар би өөлөх гэдэг хөөх. Нэг хөөргөндөө. Үгүй яг ингээд Grogu чамаас өгсөн шүү дээ. харин тэгэхээр яг өөлөх 70 эдтэй тийм гэж.
Яг үл. Тэр нөгөө нэг хин гарч ирдэг, Люк гарч ирдэг ангиуд шүү дээ, тий. Тэр Тэр бүр ёо үнэлээ. Man season 2 үзээгүй. Би яг тэр Яг тэр гарч ирдэг гэсэн нь бол амар гоё заяа. Гэтэ тэрний CG-н бүр үнэн хол байсан тохоо. Зүгээр нэг фильтр шатс юм шиг ингээ артлист нэг блүрдэж тэрнээс better deep fake шааж ах чи тий. That was so bad. Тэгтэл Люк гарч ирээл тэгэл Супермений амсаг шаажсан уу? Баг тэрнээс 7-оор шийдсэн. Нэрээ Супермен гэснээс тэр хиний Schneider cut хэр санагдсан. Үгүй манай үзээгүй. Үзээч. Schneider cut. I mean DC угаасаа л тэгэл тэр Justice League-ийг salvage хийцүүлтэй. Гэхдээ Schneider cut хамаагүй дээр болгосон байлээ. Амар. Тэгээ надаа Henry Cavill бол яг fucking Superman таахгүй тий. Тийм бицтэй. Pretty motherfucker тий. Тэр амар handsome тий. Handsome. Henry Cavill гойтэй өстэй. Тэгээ бас Henry Cavill миний хамгийн дуртай fantasy franchise дуртай болохоор би бүр дуртай гэж. Witcher. He doesn't know. Warhammer. He's a Warhammer nerd. Fucking love Warhammer. Тэгээ тэрийг ингээд ярихтаа ингээд амар гоё passionate ярьдаг байхгүй яг нэг fucking nerdууд ярьдэн штэ. Өрөө дүүрэн ийм Hollywood-ийн тэнэг personality-гүү beautiful fucker-уудын донд те. Нөгөөд чи Warhammer яриаш. Nobody fucking understands him. Яа за хэдэн ярьсан бэ? Дуусгах юу вэ? Нэг цаг уу? Агаагүй л шүү. Түшээ нэрд шийтэй яриад энэ дуусгах. Харин нэрд шийтэй. Гэхдээ Star Wars шүү дээ. Одоо original trilogy тэгээд prequel дээр дуусаад нөгөө нэг юм expanded universe шүү дээ. Нөгөө Disney Lucas-ыг худалдаж авахаас өмнө нөгөө Star Wars-ын бүх нөгөө нэг novels тэгээд comics эдэр чинь comics-ийн Dark Horse гэдэг novels эдэр ингээд амар хэдэн 10 жилийн одоо нөгөө нэг ихний баг original trilogy гарсан үеэс л хойш ингээд баахан novels тэгээд баахан comic book гарцсан. Тэгээд нөгөө Luke, Han тэгээд Leia дэрийн бүх нөгөө story-г expand хийгээд юу Luke болохоор нөгөө Mara Jade тэгээд им Sith байсан Jedi-тай Sith turn Jedi им хүүхэнтэй гэрлээд хүүхдтэй болоод Han Leia хоёр ингээд бас хүүхдтэй болоод гэтээ нэг нь яг нөгөө нэг Kylo Ren шиг юу Vader-ийн B copy болоо шааждаг. Гэтээ Kylo Ren гэдэг weak as fuck. Гэтээ ингээд expanded universe нь бол ингээд тэдний ингээд амьдрал нь ингээд цаашаа яваад тэр амар том дайсан гарч ирдэг. Амар том дайсан тий Sith-үүд гарч ирээд. Үгүй. Sith-үүд бас гарч ирсэн. Цаашаа нэг нөхдүүд нь гарч ирдэг чи тэрийг нь харсан уу? Ямар fucking weird өөр галактикаас ирсэн. Харин тэр чин Sith тахгүй яг original Sith-үүд. Гэхдээ тэр бишээ тэдний юм ямар ч force power байхгүй. Тэгээд ямар ч тийм synthetic технологи хэрэглэдэггүй дандаа biotech хэрэглэдэг тийм нөхдүүд. Тийм нөхдүүд гардаг нэг амар сонин шаав нэртэй нэг тийм хятад нэртэй байсан тохиод. Тэр нь амар гоё болж исэн. Амар том дайсан баг. Тийм тэр universe ингээд цаашаа томроод ингээд амар гоё илүү баялаг болцсон байсныг Disney худалдаж аваад бүгдийг тэр нь баацсан. Байхгүй болгоод нөгөө нэг non canon болгоод тэр story-нуудын бүгдийг байхгүй болгоод тэгээд fucking Ray Palpatine гарч ирсэн гэж. Ray Skywalker. Star Wars-ийн тэр нөгөө нэг animated franchise-ийг үзэх юм бол хизээч өөддөг шүү дээ. Storytelling, character development гэдэг бол хамаагүй дээр. Ламлан ч гэсэн. Тийм тэгэл киноноос хамаагүй дээр. Disney-ийн сая 3 Star Wars-ыг бол Star Wars-аас бол хамаагүй гоё тийм. Сүүл тэр нөгөө нэг Mandalorian үнэхээр гоё байсан шүү. Mandalorian руу дайрдаг нэг анги гарсан байсан шүү дээ. Нэг бүтэн кино гарсан байсан шүү дээ. Animated Mandalorian гариглууд ярьдаг. Clone Wars-ийн season 7 ёо. Integrated болгоцсон. Season 7 аахгүй. Bad Batch уу? Bad Batch шүү. Тэр Bad Batch өмнө season 7. Зүгээр ямар ч Star Wars-ийн кинонуудаас гоё санагдсан. Би сүүлийнхэн season-ыг дуусгав. Тэр дээр яг нэг Order 66 яг тэрний өмнөх тэр тэгээд Star Wars-ийн 3 дугаар анги тэр хоёрыг ингээд яг ингээд хооронд уяа шатсан. Тэгээд тэнд яг яагаад байхгүй байсан юм өөрийгөө бэ? авч байгаа гэсэн байна. За. Окей. За. Үзээрэй за. Bad Batch гоё байсан уу? Дажгүй яг хөөхөн тий. Чи ийм Star Wars дуртай байсан. Надад нөгөө Star Wars уг нь ярихгүй зүгээр Star Wars үзээд өгж байгаа мэдрэмж нөгөө нэг long time ago galaxy far away гэдэг нь яг ингээд бидний нөгөө төсөөлшгүй ертөнцийг бидэрт үзүүлж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс ингээд тэр киног үзээд авч байгаа мэдрэмж нь амар гоёсахгүй ингээд хизээч ингээд бодож байгаагүй тийм
ертөнц дөрүүдтэй харь гаргийн хүмүүс. Тэгээд сүүлийн нөгөө 3 ангийн үзэнгүүд ерөөс тийм мэдрэмж байхгүй байгаа гэсэхгүй. Тэгээд сүүлд юу үзсэн чи яг тийм мэдрэмж төрсөн байхгүй. I was about to say шал нэг юм өөр ертөнц нэг юм шал өөр юм руу очсон юм шиг те. Нэг тийм өгж байгаа мэдрэмж нь айгуу гоё шүү. Гэхдээ чамд бүх юм танил санагтаагүй юу? Зүгээр тэр чин бүр ирээдүйн хүмүүс шүү дээ. Дэлхийгээс угаасаа гаралтай. Тэр чин угаасаа нөгөө юу бүх нөгөө компьютероо устгаад бүх юм бүх artificial аналог болцсон болохоор ямар нэг юмтай familiar санагдсан гэж юу? Гэхдээ нэг ийм bagpipe шотландууд тийм bagpipe хэрглэж мэрэглээл хөөм юм гарч ирээ. Тэнгууд нэг хүн төрөлхтний бүх ингээд соёлыг ингээд нэг уусгаж аваад хаасайг гой цацсан юм шиг нэр мөрнүүд нь ч гэсэн тэ нэг тийм грек нэртэй латин нэртэй тэр foundation-тэй адилхан гэдэг чийсэн тий. Foundation-тэй яагаад адилхан гэсэн бэ гэхээр ерөнхийн нөгөө нэг юу надад адилхан санагдсан байхгүй юу? The fact that foundation чинь бас юуны эсрэг штэ. AI эсрэг байдаг штэ. Calculus гэдэг artificial intelligence эсрэг. Тэгээд тэрнээс гадна foundation-ы гол юм нь it's a galactic empire. Тэгээд тэр эзэнт гүрэн ингээд орсон тогтногоо тичээгээд идэв штэ. Foundation гэж юу юм бэ? Foundation is Isaac Asimovын амар сайн зохиол гэдэг байхгүй юу? Тэгээд дүүнтэй бас айгүй төстэй. Гэхдээ айгүй төстэй мөртлөө гой байдлаараа төстэй. Гэхдээ шал өөр. So good. Тийм яа түшиг дээр надад хэлээ чи foundation-ыг уншаарай гэдгийгсэн байхгүй юу? Тэгээд би номыг аваад уншаад явсан чинь амар адилхан санагдаагүй байхгүй юу? Түшиг бол амар адилхан гэж чи тэр төр хэлсэн байхгүй юу? Яг зүгээр яг тэр нэг юу сеттинг нь айгүй адилхан гэдэг утгаараа л ер нь бол. Та юуны үдчихсэн үү? Yeah, I know who you're going to say. David Lynch. Үзээгүй. Би баг бахта үзчихсэн. Хант баг бахта үзчихсэн. Нэлээд баг бахта. Тэгээ би бүр ямар сонир. Дүүний Sega-ны тоглоом байдгийг санаж байна. Тийм үү. Надад дүүний технологи нь амар гой санагдсан. Юмнууд нь. Тийм, компьютергүй. Гэтэ одоо ингээл биеийнхэн хамгаалт өдр байгаа шүү дээ тий. Гэтэ ийм shield байгаа даа шүү дээ тий. Гэтэ тэр shield нь still ийм perfect биш байгаа даа байхгүй тий. Penetrate хийж болдог. Penetrate хийж болдог. Тийм. Тэгээ юун дээр тэрэн дээр бас ингээд дээрс нь бөмбөгдсөн шүү дээ тий. Тэр хэсэг бүр амар horrifying байсан. Яг ингээл дээрс бөмбөгнөөс тэр ингээд айгу удаанаар нэгтэлж байгаа. Тэгснэ тэр shield нь ингээл анивчаад байгаа шүү дээ. Харин тий. Улаан цагаан болвол амар шүү дээ. Ягаал. Тэгээ надад бас нэг амар гой таалагдсан юм нь тэр нөгөө нэг эзэн хааныг нь болохоор Padishah Emperor гэдэг шүү дээ. Padishah гэдэг чинь тийм Перст байдаг тийм эртний цол واخгүй юу? Emperor гэсэн үг واخгүй Персээр. Тэгээд нэг хэсэг Персүүд Padishah гэдэг байсан. Тэг хамгийн их тийм Padishah гэдэг цолтой байсан хүмүүсүүд нь монголчууд Персийг эзлээд тэгээд нөгөө нэг хаан гэдэг үгийг орчуулж чадахгүй болохоор Padishah гэдэг ус واخгүй. Тэнгуут одоо ингээл хүлээгүү чинь Padishah байсан. Тэнгуут бидний ингээл соёл маялтай ингээл амар гоё уусж байгаа холбогдож байгаа тий. Тэрийг нь хахаар амар юу ч яасан түшгээ ингээд нэг юм түүхтэй оёо шаачаа тий. Everything is connected тохгүй. Персүүдийг бол нэрээ бас биширмээр тий. Persians are amazing тий. Padishah. Тэгэл амар инфлюеншл байгаа байхгүй. Тэнгуут fucking дүүнийг бичиж байгаа хүн тий. Biста Frank Herbert Padishah гэдээ оруулчих. Why not emperor? Тэ зүгээр Padishah тий. Fucking impressive. Дүүн амар гоё байсан. Дүүнээс нэг тийм амар гоё өсөр мэдрэж авсан. Нэг тэнийг юм flashbacks Zendaya-тай flashback-ууд итгэх их байсан. Амар ядгатай шаардсан. Гэхдээ надад л тэр нь яг юу юм санагцсан. Flashback гэхээсээ илүү юу flashback тийм үерхэл асуудын юм анхаараа амар дуртай юм шиг л шүү дээ. Хүмүүсээр яг хин ёо Batman Catwoman хоёрын interaction болгон дээр өрнөх инээгээл тий яг амар тэнийг инээдтэй interaction-ыг зоохгүй да. Амар клишэ болсон interaction тий. Гэхдээ тэрэнд амар лайтай байсан. Fucking тэгтэл тэр хиний Michael Keaton-ы Catwoman би шоолж инээсэн шүү дээ. Гоё юм да. Гоё шааж да. Сайхан үе шүү. Ашистай. Нөө тэйгүү. Хин дээр тэр flashback нь их байсан юм аа. Яаж боо амар ядгаатай байсан. Дүүн чинь ер нь тэр кино шин өөрөө тэр чигтээ flashback байхгүй да. Яг ясэрх юм бол. Яг дүүнгээ кино чинь тэр чигтээ flashback байхгүй. Яг оо maybe ягаад гэм бол дүүний тэр нөгөө нэг нөхөр байгаа шүү дээ. Юм блэ биз дээ. Гол дүрийн юу? Гол дүрийнх чинь. Нөгөө нэг хин үү? Жижигсэн юм блэ? Timothy Chalamet юу? Яа. Тэр манай тэр гол дүрийн тэр Paul Atreides. Тэр чинь угаасаа
ирээдүг чардаг, өнгөрснийг чардаг, одоог чардаг. Тэгээ сүултээ галзуурч малзуураад яг одоо юу болоод байна, өнгөрсөнд юу болоод байна тэрийг мэдгээ болцсныг тийм үе байдаг байхгүй юу. Наадхаа дэвтэж ид, чипсээ дэвтэж ид. Амандаа шингээгээд дуусгаад. Яа. За дуусах уу дөө бис та. Юу ч.